За ингээд гарамгаа мөрөнтэйгээ өглөө ингээд уулзч байна. За наалахын наадам хэлсэн аа. Одоо эхэлж байна. Дөнгөж эхэлж байна. За наалахын одоо өдөрлөг бол үнэхээр суран даах анхаардаг. 93 нот яг номоор нь хийдэг. Зарим аймагт бол одоо бас жоохон хэлбэр фидер хийдэг юм аа шүү дээ. Манай суранд их анхаардаг. Тэр утгаар манай харваач бас олноор байж наад. Би ч одоо ингээд бас нэг олон цуглдгүй боловч айгүй олон шүү дээ. Тэгэлгүй яах. Наадмын гол сорилны нэг шүү дээ. Тэ. Эний өмнө Жамсан могоо нэрмж тарваа болсон. Улсын орны тэмцээн болсон. Одоо ингээд наалахын хараа маань нэлийн тулж ирээд их сайхан сорилт. Том наадам болж байна. Одоо энэ сорилт тэмцээнүүд яг ер нь тухайн тамирчны харваачууд тэр чансаанд бас нөлөөлөх үү? Өөр нь бол чансаанд бол нөлөөлөх байх авч та. Гэхдээ энэ дээр бол харваач маань наадамж яаж наадах вэ? Тэрнийхээ ер нь бол ихлийг сайн хангаж байна. Ойролцоогоор лавал нэг 5-6 багийн харваачтай, галын харваачтай гэсэн юм байна. Ер нь сайн мэрэгчүүд ирээд өсөж байна. Бас хошоо байна. Улсын мандам байна, улсын хонгор байна, улсын мэрэгэн Болбаатар байна. Гэмшлээ одоо сайн харваачтай. За ингээд хэд мастертайгаа игээд уулзчих хөө. За наалахын наадам өнгө ямар вэ? Сайхан байна. Ер нь наалахын наадам нэлээд том тэмцээн сорилго болдог. Наалах бол ер нь наадмын салхинд тэмцээнд харахад бол одоо наадам бас тодорхой хэмжээний туршлага болдог. Энд хэрвээ их оноо сайтай байх юм бол наадмын өнгө бас тодорхойлогдно. Тэгэхээр бол одоо Монголын наадамд орох гэж байгаа бүх харваачд энд их ач холбогдол өгч юм. Наалахын наадамд өргөн дэлгэр оролцдог. За танаа галын үед ер нь наалахын наадмаас бол төрийн төрөл авч нь үз. Авч ирсэн. Манай хөтөлбөрийн багш маань нэлээд жилийн өмнө бас энэ төрүүлж ирсэн. За 12 онд яг улсын наадам төрүүлэхийн хоёрдугаар байранд орж ирсэн. Наалахын наадамд ер нь бол алдаа оноогоо олж аваад тэгээд улсын наадамд өндөр амжилт төрүүлж ирсэн багш маань. За одоо ингээд харсан чинь ингээд бас гадаадын хэдэн жуулчдаас харагдаж байна. Тэгээд бас ийм жоохон сүүх багчууд сонирхож байна тийм. Эдрийг одоо юу гэдэг нэг өдөө өгөх гэдэг сонирхлыг бас ингээд татах юм юу гэж. За ер нь бол одоо сурын харваа гэдэг бол ер нь харж байгаа байдал ер нь бол онж байгаа за тэнцэлж байгаа байдал энэгээрээ бол гадаад болон дотоодын хүмүүсийг татах талаараа гоцох байдалтай. Цаашдаа бол энэ залуу үеийг олноор ороосоо гэж бодож байна. Холбооны зүгээс ч гэсэндээ энэ ер нь бол сурын харвааг бол нийтийн болгох тийм ээ. Тийм бодлого одоо шинээр манай одоо сая 2014 онд их ир оролдож одоо дөрмөө хүртэл яг тэр зохицуулт хийсэн байна. Нийтийн харваа болгох. Тэгээ сургалтын номыг олноор үйлдвэрлэх тийм ээ. Тэгэхээр шууд ингээд жинхэнэ одоо юу гэдэг спортын ном аваад харахад бас хүндрэлтэй. Тийм учраас одоо сургалтын номыг олноор үйлдвэрлэж байгаа. Манай одоо номс үйлдвэрлэгч нар сурын харваанд заавал удамтай байх нь гол нь биш. За. Монгол хүн болгоны цуснд өөрсдөд нь бол одоо энэ удам байгаа гэж бодож байгаа. Дээр үесээ энэ одоо юу гэдэг хүмүүсийн дээр удамтлал одоо Чингисийн цэрэг байсан бүгд л харагдаг байсан баг шүү дээ. Тэгэхээр ямарваа нэгэн залуу ямарваа нэгэн монгол хүн маань өөрт таарсан ном сумаа зохицуулаад ингээ харахад бол тодорхой хэмжээний амжилтыг маш бага хугацаанд системтэйгээр бэлдэж чадах юм бол маш бага хугацаанд гарах боломжтой. Энийг ч нотолж байна. Манай жишээл одоо Насанбат мастер бол одоо сарын дотор хичээлж эхлээ сарын дотор спортын мастер бол манай чин зөрөг охин 4 жил TV5-ын реалити шоунаас анх гараагаа эхлээд 2 сарын дотор спортын мастер аймгийн наадамд 2 дугаар байранд орсон юм байна тийм. Энийг бас харж илээрээ юу гэхээр энэ сурын спорт мөн ингээд хүний бас нүдний харааг бас айгуу тийм докторжуулаатай сайжруулахаас гадна ер нь ингээд биеийн ерөнхий бүтцийг харахаар нэг сайхан ингээд шээж дэвхгэр те нуруу одоо ингээд дэг шим сайхан өвдөг ш. Ер нь их тийм эрүүл харагдаж. Энд бол би бүгдүрэн авч харахгүй байна. Тий. Ер нь яг хуу ер нь сур харахад одоо нурууны болцсон тийм ээ их гол үүрэгтэй оролцдог хичээжний болцоноос гадна. Тэгээд ер нь бол энэ эрүүл агаартай уур амьсгалд тэгээд ингээд чих хөдөлгөөнтэй ингээд сумаа одоо ингээд харвчаад тэгээд урд очиод ажил хийн, анализ хийн, тэгээд эрүүл агаартай газар ингээд
чөлөө цагаа зөв болгосон өнгөрүүлнэ гэдэг бол тухайн одоо хүнд бол одоо бие бэлтрийн өв тэгш хүмүүжил олгоход бас том бүхэн болдог. Манай сэрмэнгүй аймгийн авраг батсан байгаа шүү дээ. Оо
өө бодлоо. Чи гэртээ ичээд ингэж биш үү гэж бодохгүй шүү хөө. Наадлаа цааш нь тавь. Таргуутаа. Агина тайга. Би дөргөж наашаа цаашаа явцгааж байхгүй нэрд оцсороод зам зангаа уулзаж хүний өөрийн гэж ядахгаа байсан уус байгаа юм шүү дээ. Ажита тайга. Ямар ч гамттай таргэ. Ширмэнгаа ийм олон сайхан хүүхдтэй хүн байгаа юм. Тэр донд нь байгаа дөрөв ширмэнгаа. Босод иргэн тойрон байгаа нэг хүүхдүүд юм. Тэгээд энэ хүүхдүүд нь хаана байгаа? Ажил сургууль гээд хот руу явсан. Ширмэнгаа хүүхдүүд нэг мэж байгаагаас хойш хэд явъя да. Дараа бишгүүдээр таарлна. Би яг өгөнгөө утахгүй ирнэ. Тэг таг нь хадаагаад хүлээгээ сууж. Харин найз нөхдөд гаргаж өгсөн байгаа үү те. Şimdi mama yapıyor.